Ер нь ямар мэдээлэлтэй баг хурлаа ирж байна. За ерөнхий сайдад одоо энэ намын удирдах зөвлөлөөр хэд хоног зөвлөдөж явах шиг байна л да. Одоо ерөнхий сайдад хэнийг томилох уу гэдэг талаас эдэн мэдээж олон талаас нь ярилцж байгаа хаа. Тэгэхээр одоо удирдах зөвлөл ямар шийд гаргаж орж ирэх нь тэрийг харъя да гэж бодлоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээ дагаа явж тийм үү? Яадаг юм бол? Яг л удирдах зөвлөл ер нь яг ингээд нэг халуун тогоон дотор байгаа. Өөрөөр хэл парламентынхаа тийм ээ. Тэгэхээр тэд нар олон талаас нь мэдээж хэд хоног ярилцж байгаа. Тэгэхээр удирдах зөвлөлийнхаа шийдвэрийг дагамдаа л гэж бодож байна. Зандан шатар даргын хувьд бол миний хувьд ингээд бодоход энэ хүн альч талдаасаа одоо төрийн туршлагатай тэгээд дээр нь ер нь бол EV-ийг зохицуулаад аваад явах бас хамгийн боломжтой хүн л гэж би боддог л да. Угаасаа одоо энэ олон жил энд чи одоо ингээд 126 энэ том парламент. Тэгээд дээр нь сөрөг хүчин том. Ийм учраас энд ингээд хамгийн эхлээд одоо намынхаа бүлгийн гишүүдтэй ойлголцож чадах. Дахиад одоо тэр сөрөг хүчинтэй ойлголцож чадах одоо нэг тийм л кандидат хэрэгтэй байгаа хэл та. Тэгээд бодвол намын удирдах зөвлөлийн олон талаас нь ярилцаад одоо хүртэл шийдвэр гаргааг байх шиг нь одоо эзэгтэй байгаа юм байлгүй дээ. Хамгийн гол нь одоо тойргоос гарч ирч чадаагүй одоо иргэдийнхаа итгэлийг болж өсөг бүр сонгогдож чадаагүй гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол яг хөө тэр том тойрогдоор нэг удаа одоо мэдээж одоо сонгодог байж болно л доо. Гэхдээ энэ хүн 20 хэдэн жил улс төрд бас нэлээ өөрийгөө харуулсан дамаа сүүлийн одоо 5 6 жил их хурлын дарга хийцэн нэлээ их туршлагатай хүн л дээ. Гэхдээ энэ манад одоо туршлагатай одоо гişүүд их байгаа, олон байгаа. Ер нь манай намд болсон хүчний нөөцөгтэй шүү дээ. Хүний хувьд ямар одоо хүлээлттэй вэ? Одоо удирдах зөвлөлийн шийдвэрийг л харъя гэж бодож байна. Фракц хоорондын одоо тэмцлийн нэлээ эрчимжсэн тэгээд хүний тохирчдох байна гэдэг асуудал яригдаад байна шүү дээ. За тэгээд хоорондоо зөвлөж байгаа бол хамгийн гол нь сөрөг хүчин том байгаа учраас том сөрөг хүчинтэй учраас эднэртэйгээ ойлгоцож чадах хэмжээний одоо хүн хэрэгтэй. Тэгээд ер нь бол одоо улс орны байдал одоогор бол амаргүй шүү дээ эдийн засаг. Тэр дундаа иргэдээ ажилтай, орлоготой болгож чадах, тийм бодлогыг дэвшүүлж чадах одоо тийм хүн сонгоход нэр дэвшээсэ гэж бодож байна. Одоо ингээд төгрөгийн хань шунаад валют төсөөд байдаг иргэд одоо ажилтай орлоготой болох нь үнэхээр одоо хүнд байна. Тэгэхээр тийм учраас иргэдээ ажилтай орлоготой болгох тэр бодлогыг л одоо дэвшүүлэн тавьж чадах тийм хүн нэр дэвшээсэ гэж бодож байна. Баярлалаа.